Дорногов аймагт олон тооны тугал өгсөн шалтгааныг ерөнхий сайдын гаргасан ажлын хэсэг тодруулжээ. Нийгмийн дунд ураанаас үүдэн хүн мал хордож байна гэсэн харлага байсан бол ажлын хэсгээс өөр дүгнэлт гарлаа. Ураанаас биш зэснээс үүдэн тугалууд хорлог авсан байж болзошгүй гэсэн хариулт өгч байгаа юм а. Харин нутгийн иргэд туснуудагт урааны олборлолт хийж байгаа Кашигав компанийг буруутгаж байгаа. Тугалууд юунаас ч олж хорсон байлаа гэсэн Кашигав компаниас олж хорсон тул хариуцлага тооцох ёстой. Дорногов аймгийн сайн шанд суманд олон тооны тугал өгсөн шалтгааныг тодруулахаар ерөнхий сайд Алтан уяг холбоотой албаныханд үүрэг өгсөн. Хянан шалгалтын дүнгээр сайн шанд Улаанбаатарх сумдад 3 дугаар сарын 24-өөс 4 дугаар сарын 2-ны өдрүүдэд мэргэжлийн байгууллагууд хээрийн хэмжил судалгаа хийж хөрс шороо малын эдгэрхнээс дээж авч шинжилсэн байна. Лабораторийн шинжилгээгээр малчин нор сүрэнгийн 22 тугал ионжуулсан цацраг болон урааны нөлөөллөөс болон халдварт өвчний үүсгчээс болоогүйг тогтоогжээ. Харин 22 тугал силийн зис сурмаагийн хорлог авсан нь мал хорогдоход нөлөөсөн байх магадaltaй гэж үзсэн байна. Тиймээс улаан малгайт болохоор хүний ихнэр гэдэг шиг урд тойрон гарсан хэрэг болгоныг ураантай холбож тайлбарлахаа болох гэдгийг албаныхан хэлж байна. За ер нь улаан малгайтай болохоор миний ихнэр гэдэг шиг одоо урд тойрон гарсан болгоныг ураантай холбож ойлгодог болох хэрэгтэй нэгдүгээрт. Тугал хорогдсон шалтгаан бол зис сурмаа зэрэгээс одоо болсон байж болно. Нийгэм уг хэргийг ураанаас болж хүн мал цөрөг нөлөө үзүүлсэн гэж харж байгаа. Гэсэн ч яг ураанаас болоогүй бол яг юунаас болж мал хорогдов гэдгийг яг эцсийн байдлаар тодорхой гаргачихсан зүйл алга. Ерөнхий сайд Алтан уяг хэрэг дотоодын лабораториуд шинжилгээ судалгаа хийж чадахгүй юм бол олон улсын лабораториудад нэгтлүүлэхээр шинжилгээ судалгааг нь өг гэсэн зүйлийг үүргэсэн. Харин Дорногов аймгийн Улаанбаатарх сумын иргэд Францын хөрөнгө оруулалттай Кашигав гэдэг компанийг буруутгаж байгаа. Уг компани сүүлийн 10 гаруй жилийн турш энэ аймагт уран олборлолтын хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нутгийн иргэдийг үзэж байгаагаар юунд хорцсон бай. Энэ компани буруутай үйл ажиллагаанаас мал хорцсон гэж үзэж байна. Энэ нь ч аргагүй. Угаасаа зүгээр байсан нутагт элдв олборлолт хийгээгүй. Төр засгаас зөвшөөрлийг олгоогүй байсан бол химийн элдв бодисноос тугал хордохгүй байлаа. Эцсийн дүн шинжилгээний хариу уран байна уу, зис байна уу, химийн элементээс босон тодорхой. Зарим нэр бүхий гишүүдийг хийж байгаагаар уран олборлолт явуулж байгаа компаниудын зөвшөөрлийг цуцлал гэсэн байр суурийг агуулж байсан. Хэрвээ тэр компаниудаас шалтгаалаад ингэсэн бол тэр нь гарах л ёстой. Тийм ээ. Зүгээр хүмүүс бол сая байнгын орон дээр баасангүй гэж ярьж ин л да. Одоо ер нь энэ уран лиценз компаниудыг лицензэд туслаад хөөж гаргах гэсэн зүйл ярьж байна. Гэхдээ их хурлын гишүүний одоо хувьд ийм хариуцлагагүй мэдээлэл бол хийж болохгүй. Хууль зөрчсөн бол хэнийг байсан ч хаах ёстой. Хууль зөрчөөгүй бол тэр үйл ажиллагааг нь хуулийн дагуу байна гэдгийг харах ёстой. Энэ одоо туслах ямар ч үндэсгүй. Тугалууд юунаас ч болж хорцсон бай Кашигав компанитай зайлшгүй холбоотой. Гэхдээ юугүй эдгээр компаниудыг Монгол улсаас хөөж явуулах нь бас тохиромжгүй арга. Учир нь гадны олборлолт хийж байгаа компаниуд манай эдийн засгийн баггүй хувийг татвараас бүрдүүлдэг тул гишүүд сэтгэл хөдлөлөөр хариуцлага мэдээлэл хийхгүй байхыг холбоотой албаныхан хэлж байна. Хэрэг Кашигав компани буруутай тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага заавал үүрэх ёстой. Инвестмент цэг.